За Apple-ийн жил бүр шинэ iPhone гар утсаа танилцуулдаг намрын ивент хэзээ болох нь тодорхой болсон. Энэ нь Монголын цагаар эх 7 хоногт буюу 9 сарын 9-өөс 10-нд шилжих шөнө 1 цагт болох болсон. За тэгээд энэ мэдээж энэ арга хэмжээгийн хамгийн гол бүтээгдэхүүн нь iPhone 17 цувралын гар утаснууд байх нь бол тодорхой. Гэхдээ энэ удаагийн контентээр хэдүүлээ iPhone 17-оос гадна танилцуулагдаж магадгүй Apple-ийн 10 бүтээгдэхүүнтэй танилццгаая. За үндсэн ярианда шууд орохоос өмнө шинэ iPhone 17 цувралтай холбоотой мэдээллийг товч байдлаар та бүхэнд гэлс өгчэй гэж бодож байна. За мэдээж selfie камер, үндсэн камер, батарей чип гээд сайжрах хэвээр зүйлсүүднээс сайжирна. За үүнээс гадна дизайны хувьд болохоор мэдгэдэггүй өөрчлөлт орж байгаа. За та бүхэн зургнаас харах бах. За мөн iPhone 17 Air гэдэг шинэ загварын гар утас худалдаанд гарах нь. За энэ iPhone 17 Air гэдэг загвар нь яг юугаар онцлог вэ гэхээр ер нь бол бүх цаг үеийн хамгийн нэмэх iPhone гэж яригдчихэж байгаа. За хойно нэг ширхэг үнсэн 48 мегапикселийн камертай, урдаа болохоор 24 мегапикселийн нэг селфи камертай. За амар нэмхэн бас хөнгөн. Гэхдээ нэг дутагдaltaй тал нь батарейны хувьд арай бага багтаамжтай байх болов гэсэн таамаг байна. За энэ удаагийн iPhone 17 цувралын үнийн хувьд болохоор бас айгүй хүмүүсийн хүлээлтэд байгаа. Яг гэвэл үн нэмэгдэж магадгүй гэсэн таамаг байгаа. За бидэнт одоогийн байдлаар мэдэгдэж байгаагаар бол яг iPhone 17 Pro загвар дээр бол $100 нэмэгдэх баха гэсэн таамаг яригдчихэ. За одоо үндсэн контентод ороход шинэ iPhone-оос гадна танилцуулах магадaltaй байгаа хамгийн ихний бүтээгдэхүүн бол Apple Watch Ultra 3. За энэ бүтээгдэхүүн юугаараа бид нар сайн мэдэх вэ гэхээр илүү мэргэжлийн тамирчин болон эсвэл гадаад болон дотоод орчинд их хэмжээгээр дасгал сургуульд хийдэг хүмүүс рүү чиглэсэн бүтээгдэхүүн гэж хэлж болно. За энгийн Apple Watch цагаа бодох юм бол маш том багтаамжтай батарейтай, за усас эсэргүүцэх чадвар нь сайн, мөн хурдан чиптэй том дэлгэцтэй энтер гэдгээр нь бол бид нар сайн мэднэ. За Apple компани хувьд болохоор өмнөх түүхийг нь харах юм бол жил бүрийн намрын ивентээр шинэ Apple Watch цагаа бол танилцуулдаг боломжтой. Гэхдээ өнгөрсөн намар Ultra-гийн шинэ хувилбарыг бол танилцуулаагүй. Тиймээс энэ жил дараагийн цувралыг нь танилцуулах магадлал өндөр байгаа гэсэн яриа технологи сонирхчдын дунд их байна. За мэдээж ингээд сайжирдаг юмнууд нь бол сайжирдгаараа сайжирна, том дэлгэц, илүү хурдан чип, тэгээд мөн илүү их хэмжээний батарей. За тэрнээс гадна хамгийн анхаарлын төвд байгаа зүйл нь юу вэ гэхээр Wi-Fi-гүй сүлжээгүй тийм орчинд ямар ч iPhone-ы тусламжгүйгээр хиймэл дагуултай холбогдоод мессеж бичих боломжтой болно гэсэн яриа яригдэж байна. Тэгээ магадгүй энэ биелэгдэх юм бол бас сонирхолтой функц шиг надад санагдлаа. Тэгээ танилцуулах магадлалын хувьд бараг 70% баха энэ бүтээгдэхүүн. Хоёр дахь бүтээгдэхүүний хувьд мэдээж Apple Watch Series 11 буюу Apple Watch 11 худалдаанд гарна гэсэн таамаг байна. За өнгөрсөн жилийн хувьд болохоор илүү нэмгэн болсон гэдгээр олонний анхаарлын төвд өртсөн. Тэгвэл энэ жилийн загварын хувьд болохоор арай нэмгэн болж чадахгүй байх. Гэхдээ мэдээж том дэлгэцтэй болдог ч юм уу, батарей сайжирдаг ч юм уу, тиймэрхүү хэмжээний өөрчлөлтүүд бол орж ирнэ. Тэрнээс гадна нэг зүйл юу яригдчихэж байгаа вэ гэхээр Sleep Score буюу одоо Apple хэрэглэгчдийн хэр нойр авч байгаа гэдэг дээр нь дүн шинжилгээ анализ хийгээд тодорхой оноогоор хэмждэг болох. Тэгээд энэ функцс орж ирнэ гэсэн яриа хүмүүсийн дотор бас айгүй хэрэгдэж байна. Тэгээд энэ бүтээгдэхүүн ер нь жил болго Apple Watch iPhone-тай зэрэгцэж танилцуулагддаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний гарах магадлал бол бараг 90% байх гэж бодож байна. За 3 дахь бүтээгдэхүүний хувьд болохоор Apple Watch SE 3 гарна гэсэн таамаг байна. За хамгийн сүүлд 2022 онд Apple Watch SE 2 гарч ирсэн байлээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний дараагийн үе гарч ирээгүй бараг 3 жил болсон. Тэгэхээр энэ жил гарах магадлал өндөр байна гэж ер нь технологи сонирхчдын дунд их яриа өрнөж байна. За энэ бүтээгдэхүүн яг ямар хүмүүст зөвлөгдсөн бэ гэхээр арай ухаалаг цагийг бага хэрэглэдэг хүмүүст гэх юм уу. Яг үндсэн core функцүүдийг л ашигладаг хүмүүст илүү чиглэсэн. Тэгээ арай budget friendly ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээ энэ одоо 3 дугаар үеийн загвар нь ямар хуу гарах вэ гэхээр илүү том дэлгэцтэй. Тэгээ мэдээ шинэ чиптэй болохоор арай хурдан ажиллана. За батарейны хувьд ч гэсэн арай 2 дугаар үеийн хувьд бол хамаагүй сайжрах хаа гэж бодож байна. Тэгээ гарах магадлалын хувьд бараг 60% гэж яригдчихэж байна. Дөрөвд бүтээгдэхүүний хувьд болохоор мэдээж iPad Pro. Тэгээ энэ бүтээгдэхүүн нь яг юугаараа энэ жил онцлог вэ гэхээр мэдээж шинэ чип буюу M5 чиптэй iPad Pro гарна. За түүнээс гадна бас ямар өөрчлөлт орж ирж магадгүй вэ гэхээр уртлын камер нь 2 камертай болж магадгүй. Тэгээд тийм болохоор юм landscape байдлаар одоо бичлэг хийх ч юм уу эсвэл одоо зураг дарах нөхцөл зориулж урталтай 2 камертай болох магадлал өндөр гэсэн яриа байна. Тэгээд яг шууд уламжлаа харах юм бол iPhone-тай зэрэг iPad-ыг танилцуулж исэн тохиолдол айгүй цөөн гэж бараг байхгүй ч гэж магадгүй. Тэгэхээр сүүлийн хэдэн жилийг яг зүгээр би сүүлийн хэдэн жилийг ингээ харахад бол сүүлд нэг Halloween-д зориулсан ивентийг тооцох юм бол ер нь бол iPhone-тай зэрэг iPad танилцуулж исэн удаагүй. Тийм болохоор энэ бүтээгдэхүүнийг гарах магадлал нь 50-аас бага баха гэж би бодож байна.
За дараагийн бүтээгдэхүүн буюу 5 дахь бүтээгдэхүүн нь болохоор Apple Vision Pro байгаа. Тэгээд Apple ер нь бол хамгийн их одоо шүүмжлэл дагуулдаг бүтээгдэхүүнүүдийн нэг гэж хэлж болно. Бид нэр энэ бүтээгдэхүүнийг бас өмнө Улаанбаатар хотод гадуур явж тестэлж үзсэн. Тийм болохоор та бүхэн Монголд хэрэглэхэд ямар хөө мэдрэмж авч болох вэ гэдэг мэдрэмжийг тэр контентоос авах боломжтой. Тэгээд үзээгүй юм байх юм бол үзээрэй. Тэгээд энэ бүтээгдэхүүний хувьд болохоор дараагийн загвар нь энэ намар танилцуулагдаж магадгүй гэсэн зүгээр таамаг байна. Тэгээд яг юугаар онцлог байх вэ гэхээр мэдээж чипүүдэн сайжирна, илүү хурдан ажиллагаатай болно. Тэгээд хоёрт хамгийн хүмүүсийн жоох стресс төлөвлөсөн юм нэхэр жоох хүнд мэдрэмж аягүй хөгжсөн. Тэгэхээр энэ оосортой холбоотой өөрчлөлт гарах байхаа гэж таамаглаж байна. Тэгээд энэ яг одоо энэ намрын ивентээр танилцуулагдахгүй байхаа. Би бол гарах магадлалыг нь 20-с бага л гэж харж байна. Дараагийн бүтээгдэхүүн болохоор Apple TV 4K-гийн 4 дахь generation буюу 4-р үеийн Apple TV гарнаа гэсэн таамаг байна. Тэгээд мэдээ шинэ чиптэй болно. Хоёрт болохоор FaceTime зориулсан юм шинэ камер суйрлуулагдаж магадгүй гэсэн бас яриа байна. Тэгээд энэ хүмүүс Apple TV хэрэглэдэг хүмүүс одоо Монголд хэрэг байд юм бол би сайн мэдэхгүй. Гэхдээ хэрэглэдэг хүмүүс бол байдаг баг. Тэгээд FaceTime-аараа шууд Apple TV-гээрээ FaceTime хийгээ би энтэйгээ хоорондоо шууд камераар ярилцахад амар болж магадгүй. Гэхдээ энэ одоо өөрчлөлт нь болохоор энэ удаагийн Apple TV дээр орж ирэхгүй байх магадлал бас өндөр гэж яригдж байна. Тэгээд энэ бас намрын ивентээр танилцуулах магадлал бас ер нь жоохон багтаа хаа. Гэхдээ танилцуулж сонирхолтой л юм те. За дараагийн бүтээгдэхүүн буюу Apple-ийн танилцуулж магадгүй 7 дахь бүтээгдэхүүн бол HomePod Mini гэж байна. За Монголд ашигладаг хүмүүс байдаг үгүй бол би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бүтээгдэхүүн анх гарч ирж байхдаа бас хөөрхөн хайптай байсан. Тэрний юу гэхээр алсаас одоо гэрийнхэн одоо өөр хэсэгт байгаа хүмүүстэй шууд харилцдаг ч юм уу. Тэгээд хүссэн дуу муугаа тавих маах гэдэг арай гэрээ арай нэг өөрийнхөө хүснээр ашиглахад хялбар болгодог юм бүтээгдэхүүн гэх юм уу. Тэгээд энэ бүтээгдэхүүний хувьд ямар өөрчлөлт орох вэ гэхээр за Wi-Fi 7-г дэмжинэ гэж байгаа. Тэгээд дууныхын чанар нь бол бас сайжирна гэж байгаа. За тэгээд ингээ харахаар яг хоо Apple-д ингээд Apple TV бидний монголчуудын хэрэглэдэггүй бас амар олон бүтээгдэхүүн байдаг. Тэгээд HomePod Mini-гийн 2 дугаар үе нь бол гарах магадлал бас байгаа юм байна. Гэхдээ би яг Apple TV-тэй ижил хувьтай буюу энэ намрын ивентээр танилцуулах магадлал ер нь 20-с бага хувь гэж харж байна. Ингээ харахаа Apple ер нь хийцэн бүртээ дараагийн үеэ гаргаагүй амар олон бүтээгдэхүүн байгаа зү. За дараагийн бүтээгдэхүүн буюу 8-д ямар бүтээгдэхүүн танилцуулж магадгүй байгаа вэ гэхээр Studio Display 2 гэж байгаа. За энэ бүтээгдэхүүн 2022 оны 3 сард анх гарч ирж ирсэн билээ. Тэгээд тухайд контент бүтээгчдийн хувьд бол жигээ одоо хорхоог нь хөдөлгөж ирсэн ийм одоо монитор, дэлгэц гэх юм уу. Тэгээд амар үнэтэй. Тэгээ тийм болохоор ашигладаг хүмүүс мэдгүй одоо Монголд одоо хэрэг байд. Гэхдээ ганц хүмүүс бол байгаа хаа. Тэгээд энэ удаа энэ дэлгэцийн 2 дугаар хувилбар нь болохоор 3 жилийн дараа энэ намар танилцуулууд бол яг 3 жилийн дараа гарч байгаа гэсэн үг. Тэгээ юугаараа өөр юм гэхээр мэдээж 27 инч нь бол хിവэрэ. Гэхдээ нийц буюу одоо дэлгэцийн гэрлийн одоо тоторох чадвар гэх юм уу. Тэр нь бол нэлээд нэмэгдэнэ гэсэн таамаг байна. За тэгээд ингээ портууд мортуудтай холбоотой өөрчлөлт бол яригдж байна. Гэхдээ ингээ яг нарийн ингээ өөрчлөлтүүд төдийлөн ингээ гарч ирнэ гэсэн тийм мэдээлэл юу байхгүй байгаа болохоор би бас танилцуулах магадлал бол байх байгаа. Гэхдээ ер нь бол нэлээд бага байгаа гэж байна. За сүүлийн 9-10-т орсон бүтээгдэхүүнүүд маань их сонирхолтой. Энэ хоёр бүтээгдэхүүнээр танилцуулах магадлал их өндөр байгаа. За 9-т нь ямар бүтээгдэхүүн орсон бэ гэхээр AirPods Pro-гийн 3 дугаар үе гарах магадлал байна. За 3 жилийн өмнө AirPods Pro 2 гарч ирсэн. Тэгээ 3 жилийн хугацаанд ерөөсөө ямар нэгэн сайжруулалтууд одоо шинэ хувилбар гарч ирээгүй, танилцуулагдаагүй. Тийм болохоор AirPods 3 гарна. Тэгээ энэ дээр ямар өөрчлөлтүүд орж ирэх вэ гэхээр мэдээж noise cancellation бол сайжирна. Тэгээ гадна дизайны хувьд бол өөрчлөлтүүд орж ирнэ. Тэгээ мөн нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр AirPods Pro зүрхний цохилт хэмждэг болно гинэ. Тэгэхээр AirPods Pro-гоор дамжуулаад бас Apple-ийн Health app руу ингээд одоо зүрхнийхээ цохилтын мэдээллийг бол харах хянах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд дээрэс нь AirPods Pro, Apple Watch хоёрыг зэрэг хэрэглэх юм бол одоо энэ Apple Watch-ыг хэрэглэж явах явцад бол ингээд одоо ганц зүрхний цохилт хэмждэг бүтээгдэхүүн бол Apple Watch шүү дээ, тий. Тэгмээд Apple Watch-ыг ингээд хэрэглэж явах үед болохоор тэр зүрхний цохилтын одоо яг зөв гаргах rate нэг юм 10% алдагдaltaй ч юм уу, тий. 5-аас 10% алдагдaltaй байдаг хөхгүй. Тэнгүүд яг хоо энэ AirPods Pro давхар ороод ирэхээр тэр одоо алдагдлыг илүү багасгаж байгаа гэж яригдчихэж байгаа юм байна. Тийм болохоор энэ удаагийн AirPods Pro 3 бол танилцуулах магадлал маш өндөр байгаа. Тэгээд зүрхийн цохилт хэмждэг болох нь. Тэгэхээр заавал бас Apple Watch-гүй ч гэсэн гадаа гүйж явахдаа зүгээр AirPods Pro-гоор дуу сонгохоор бас зүрхийн цохилтыг одоо pace hit дээр байна тий. 2 дээр энэ 3 дээр энэ гэдгийг бас харах бол сонирхолтой л. За хамгийн сүүлийн бүтээгдэхүүн буюу арт бүтээгдэхүүн нь болохоор AirTag-ийн 2 дугаар үе худалдаанд гарч магадгүй гэж байна. За тэгээд энэ удаагийн AirTag-ийн өөрчлөлт нь гол өөрчлөлт нь юу байх юм бэ гэхээр яг хянах боломжтой range нь 3 дахин одоо ихсэн гэж байна. Одоо 3 дахин уртсан гэх юм уу. Тэгээ 3 дахин хол зайнаас ер нь өөрийнхөө эд хэрэгслээ ер нь бол ингээд хянаад явах боломжтой. За тэгээд би энийг ингээд яг судалж агаад бас нэг сонирхолтой зүйл яаж олсон юу вэ гэсэн чинь iPhone-ы ингээд
Apple-ийн Find My Network гэх буюу одоо ингээд Find My-аараа бид нэр ингээд бүтээгдэхүүнүүдээ ингээд одоо өөрсдийнхөө эд зүсийг ингээд трacклдэн шүү дээ. Одоо миний MacBook тэнд байна, миний iPhone одоо тэнд байна, миний чихвч тэнд байна гэдэг ч юм уу те. Тэгвэл энэ network яг яаж ажилладаг вэ гэсэн чинь би одоо ингээд AirPods-аа өөр нэг газар орхичлоо гэж бодъё. Тэгэнгүүт миний AirPods-оос ингээд Bluetooth сүлжээ нь ингээд ер нь цацарж байгаа хаашаашаа 10-30 метрийн зайд ч юм уу ингээд ойрхон ингээд цацарж байгаа. Тэнгүүд тэр хаваар ингээд ойрхон өөр Apple-ийн одоо нэг бүтээгдэхүүн ингээд миний тэр бүтээгдэхүүнтэй ойрхон ингээд зөрөхөд тэр одоо өөр хин нэгний хэрэгжилж байгаа Apple-ийн бүтээгдэхүүн миний тэр AirPods-ийн мэдээллийг Apple-ийн үндсэн сервер рүү дамжуулаад тэгээд Apple-ийн үндсэн сервер чиний AirPods яг тэнд биш шүү гэдгийг надад мэдээлэлт юм л дээ. Тэр network систем надад амар гоё сонирхолтой. Яаж ажиллах нь сонирхолтой санагдсан. Яг хөдөө мөдөө ч юм уу те ингээд яг Apple-ийн бүтээгдэхүүн баг хэрэгэлдэг ариад яг юм бүтээгдэхүүн өөрхөн хэрэгэлдэг юм уу үлдээчих юм бол тэр мэдээллээ авч чадахгүй ч юм уу нөхцөл байдал үүсэх юм байлээ. Тэрүүгээр яг жоохон дутагдaltaй. За тэгээд энэ AirTag Gen 2 дээр болохоор өөр бас ямар өөрчлөлт орж иж байгаа вэ гэхээр speakerтэй болж байгаа. Speakerгүй байлгүй юу өмнө. Speakerтэй болж байгаа. Тэгээд дээрэс нь цэник дуусч гинэ гэдгийг болохоор энэ тодорхой тохиоллолоор ингээ хэлтгэн гэж хэлээ. За тэгээ энэ удаагийн контенттай хамт байсан баярлалаа. Тэгээ эх 7 хоногт болох Apple event дээр юу танилцуулагдах вэ гэдгийг хэдүүлээ одоо хүлээх хэлвэлтлээ. Ямар ч тач iPhone танилцуулагддаг бол танилцуулагдана. Тэгээ дээрэс нь энэ 10 бүтээгдэхүүнээс яг хэдэн танилцуулагдах вэ гэдэг нь бас маш сонирхолтой. Магадгүй эндээс л нэг 3 нь л ер нь танилцуулагдана. Үгүй бол үгүй л ах гэж би харж байна. 3-аас их байх юм болов бүү мэдээ. Та бүхэн бас өөрсдөө ямар бодолтой байна комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараагийн контентоор уулзтлаа. Түр бай.